Монгол Ардын нам Монгол Ардын хувьсгалт нам эвсгэн гэсэн мэдээлэл өнгөрсөн 3 дугаар сард тэмдэглэсэн эх орончдын өдрөөс хойш сонсогдсон. Гэсэн ч хоёр намын гишүүдэд дэмжигчдийн итгэл талаар болох шиг боллоо. Монгол Ардын хувьсгалт нам Монгол Ардын намтай хийсэн тохиролцоогоо зөрчиж бусад намтай өгсөн хувилцсан. Монгол Ардын хувьсгалт намын дарга энх баяр ард түмэн гишүүдэд дэмжигчид Монгол Ардын намыг хойш суулгах бодлого баримтлалаа хэмээсэн юм а. Монгол Ардын хувьсгалт намын удирдлага бол эвсэх тал дээр бол хичээл чармаалт гаргах бодлого юм байна. Асуудлыг улам одоо ингэж хөндрүүлж байгаа нь биднийг улам хойсон суулгах ийм бодлого барьж байгаа юм байна гэж бодогдсон. Ингээд 3 цаг гарan уулзсан, санал бодлын сонссон бид нэгэнт төрийн эрх барьж байгаа сонгуулийн ажил хийж байгаа байгууллага 20.17:30 гэж өгчөөд байхад эвсгэж байгаа намынхаа удирдлаганд ороод 24.5-нд мөрийн хөтөлбөрөө өгч чадахгүй. Бид бол сонгуульд амжилттай оролцох явдал бол чухал, эвсээд ялах чухал. Гэхдээ сонгуульд оролцох явдал бол ялалтаас илүү чухал шүү дээ. Эрх мэдэл суудлын төлөө өөрийн эрх ашгаас өөрийг мэддэггүй энх баяр Монгол Ардын намтай санамж бичигт гарын үсэг зурсан ч даалдуур бусад намтай өгсөн хуйлдаж яриа хилцлээсээ ухарсан Монгол Ардын хувьсгалт намынхан Монгол Ардын намд дараах шаардлагыг тавьжээ. Энэ сарын 20-нд мөрийн хөтөлбөрөө заавал аудитын газар өгөх шаардлагагүй. Улсын их хурлд нэр дэвшгээр тохирсон тоон дээр тодорхой зүйлүүдийг өөрчлөх ёстой. Пропорционалаар нэр дэвшгээр Монгол Ардын хувьсгалт намд оногдсон 10 суудлын 6-г нь эхний 15-д заавал бичнэ. Мажоритараар Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшгээр шийдэгдсэн 15 хүн эхлээд 48 тойрог дээр сонголтоо хийн. Үлдсэн 33 дээр нь танах хүнээ тавина гэсэн саналуудыг хүргүүлжээ. Иймээс Монгол Ардын хувьсгалт нам нь биднийг сонгуульд оролцуулахгүй хойш суулгах гэсэн башир арга хэрэглэлийг хэмээн мэдгдсэн юм а. Монгол Ардын намтай хамтарч сонгуульд оролцохоо мэдэгдээд санамж бичих зурсны дараагаар бусад намын удирдлагуудтай уулзаад хилцэл яриа хийгээ яваад байгаа нь одоо бидний эвсэх байдлыг улам тодорхой босгож байна гэдэг ийм бичгийг явуулсан. Сүүлийн 2 өдөр шуугиан дэгдэгээ дамжсан Монгол Ардын нам, Монгол Ардын хувьсгалт намын эвсэх асуудал эцэслэгдлээ. Монгол Ардын нам өнөөдөр сонгуулийн тухай хуулийн дагуу мөрийн хөтөлбөрөө үндэсний аудитын газарт хүргүүлж байна. Сонгуулийн бэлтгэлээ базааж ялалтын төлөө ажиллах болно гэсэн юм. Монгол Ардын намтай эвсэе гэж ярьж байгаа Монгол Ардын хувьсгалт намынхан маань өчигдөр 15 цагийн үед мөрийн хөтөлбөрөөр баталсан байсан. Дангаар оролцсон мөрийн хөтөлбөрөөр. Төрүүлээ баталсан байсан. Бид бол батлахгүй эвсэж орж магадгүй гэдэг үүднээс мөрийн хөтөлбөр баталгүй эвссэн тохиолдолд эвслийн мөрийн хөтөлбөр гарах учраас гэж хүлээж байсан. Ийм одоо зүйл болсон байгааг та бүхэнд бас хэлье. Монгол Ардын намын мөрийн хөтөлбөр бол ард түмнийхээ санаа бодол дээр тулгуурласан өнөөдөр нийгэмд үүсэж байгаа бухимдалтай асуудлуудыг шийдэхэд зориулагдсан ийм мөрийн хөтөлбөр болсон. Монгол Ардын нам мөрийн хөтөлбөртөө хүүхдээ харж хүмүүжүүлж байгаа ээжүүдэд цалин олгох, оюутнуудын 30%, оюутны 70 мянган төгрөгийг 100% өгөхөөр тусгасан, Ардын нам арчилсан нам хамтарч засаг барих үедээ ярьж байсан 1072 ширхэг хувьцааг амируулах, үр шимийг нь иргэдэд хүртэх асуудлыг оруулжээ. Хямралтай хүндрэлтэй үеийг Монгол Ардын намынхан ард түмэнтэйгээ хамт давж чадна гэдгийг онцлолоо.